За мэдээллийн байгууллагын энэ улс орны өдрийн мэндийг. За Монгол Улсын засгийн газар сая ээлж туралдаанаараа нийс Улаанбаатар хотын төвжирлийг бууруулахад зориулсан 420 тэрбум төгрөгийн задаргааг бас хэлцлээ. Нийт хэлцэх хугацаагийн хэмжээг нь ямар төслүүдээр ямар арга хэмжээ төслүүд төр эхлүүлэх талаар задаргааг сая засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Энэ өнгөрсөн хугацаанд бол нийс Улаанбаатар хотын хөгжлийн гол садаа тушаа болж исэн зүйл бол энэ эрх зүйн тийм боогдмол байдал, эрх зүйн төгжидэн байдлаас үүсэж Улаанбаатар хотын эдийн засгийн тийм тэлэлтийн асуудал өөрсдөө авах арга хэмжээнүүд төдийлөн бас оновчтой явж байгаагүй. Энэ 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг бид бол зөв суурьаар нэгтгүүлэх ийм бодлогын суур асуудлуудыг өнгөрсөн жилийн хугацаанд хийж ирсэн. Энэ хугацаанд нийс Улаанбаатар хотыг бас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тухайн үед 20 оны 5 сарын 25-ны өдөр албан ёсоор батлагдаж хүчин төгөлдөр мөрдөснөөс хойш 2021 20 оны 12 сарын сүүлээр нийс Улаанбаатар хотын бас гол хуулийн нэг дэмжлэг үзүүлж байгаа нэг хууль бол Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль гэдэг гол хууль бас орж батлагдсан. Энэ хуулийн дээр өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн гол бас тийм дэмжих олон заалтууд орсны үр дүнд нийс Улаанбаатар хот бас хөгжлийнхөө шанг татах юм алхмыг бол хийсэн. Үүний дараагаар Монгол Улсын нийс Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль гэдэг хуулийг хаврын чуулганаар оруулж баталсан. Энэтэй уялдангууд Монгол Улсын засгийн газрын 446 дугаар тогтоолоор нийс Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж төгжрлийг задлах ийм чигүүрэг өгөхий тогтоол гарсан. Энэ тогтоол дээр Улаанбаатар хот өөрийнхөө их усүрийг буюу төсвийн шуудын орлого 420 тэрбум төгрөг шилжүүлдэг байсан их усүрийг хотод нь хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдээх ийм түүхэн шийдвэрийг анх удаа гаргасан. Тийм учраас би Улаанбаатар хотын засаг даргын хувьд, нийслэлийн засаг даргын хувьд, Улаанбаатар хотын захирагчийн хувьд цаашдаа манай Улаанбаатар хот шинэ эрх зүйн боломжтой шинэ эдийн засгийн үйл хаалгыг нээсэн засаг захиргааны бас шинжилт хийсэн ийм чиглэлээр 2021 оны 1 сарын 1-ээс үйл ажиллагаагаа цааш нь эхлүүлнэ гэдэг ийм бодлоготойгоор орсон. За өнөөдрийн засгийн газрын хуралдаан дээр хэлсэн асуудлыг бас наривчлаад та бүхэн задлаад хэлвэл ер нь 420 тэрбум төгрөг хүртэлх тэрбум төгрөг гэдэг бол тухайн жилийн улсын төсөвт суулж байгаа санхүүгийн их усүр. Тэгэхээр 22 он 23 24 он гэсэн 3 жил дараалсан байдлаар их усүрийг суулгах энэ санхүүгийн их усүрүүд тухайн жилдээ батлагдсан хэмжээгээр төсөв нь зориулагдаж, зарцуулагдаж бас дуусах ёстой ийм хуультай. Тийм учраас 420 тэрбум төгрөгийн их усүрийг бид бол ер нь 22, 23, 24 онуудад үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх нийт 9 бүлэг ажлын хүрээнд бол оруулж өнөөдөр танилцуулсан. Нэгдүгээрт нийс Улаанбаатар хотын авцмын сүлжээнд гудамж тамуудыг бид нар бол хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Зарим дутуу хийсэн ажлууд байна. Түүнийг гүйцээж хийх ажлын хүрээнд нийт 6 байршил дээр 21.5 км автозамыг цааш нь өргөтгөж барих нэг ихний ажил 22 онд. За тус ажлын төсөв бүртгэлээр бол нийт бол 22, 23, 24 онууд дээр нь багцлаад үзэхэд 354 тэрбум төгрөгийн их усүрийг энэ замуудын бүтээн байгуулалтын дээр бид нар бас тавих ийм төсөөллийг бол оруулж ирж байгаа. За энэ бол бас төвжирлийг бууруулах гол ажлуудын нэг гэж харж байгаа. Тэгэхээр энэ төсөв бол тухайн 420 тэрбум төгрөг буюу тухайн жилийн хийгдэх ажлын 28% гэж тооцож гаргаж ирсэн. За хоёрдугаар газар чөлөөлөлттэй холбоотой бас байршил зайлшгүй байгаа. Манай Улаанбаатар хотод газар чөлөөлнө гэдэг бол өөрөө хамгийн хүнд асуудлуудын нэг. Энэ хөрөнгө санхүүгийн их усүр дутагдaltaй учраас Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажлууд удирдаг, хойшилдог. Мөн гадаадын их усүрээр ч гэсэн бас ажил явахад бас хойшилдог. Яагаад гэвэл газар чөлөөлтийн асуудал бол нэлээд ярвигтай, хувь хүний өмчтэй холбоотой, хувь хүний эзэмштэй холбоотой асуудалаар ажилладаг учраас энэ асуудлыг бид нар бас оруулах үүднээ санхүүгийн их усүр болох ажлын хүрээнд бол нийт Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллага хамтраад Улаанбаатар хотын автозамын доктортой хөгжил төвжирлийг бууруулах ажлын хүрээнд 13.5 км террасын дагуу 499 нэгж талбар буюу нийт газар чөлөөлтийн зардал дээр 169.5 тэрбум төгрөгийг төсвөлсөн байна. Тэгэхээр энэ газар чөлөөлтийн зардал бол их усүрийн 13%-тэй тэнцэж байгаа гэж бодож байна. Хоёр дахь ажил. За гурав дахь ажлын хүрээнд бол Улаанбаатар хотын төвжирлэгтэй баг тойргийн бүсдэр бол хамгийн их төвжирлийн төвлөрөл үүсдэг. Энэ баг тойруудаар ер нь 2300
төлбөртөө одоо график бид нар заашгүй одоо хийх ёстой гэдэг ийм ажлыг бас оруулж ирж байгаа. Энэ бол одоо 2 удаагийн ч 3 удаагийн судалгаагаар бол гарч ирсэн ийм тоо байна. Тэгэхээр энэ 2300 автомашины төлбөрийн зогсоол дээр нэг 13.8 тэрбум төгрөгийг бол төсөвлөж одоо 23 онд ажил хийхээр бол одоо оруулж ирж байгаа. Энэ бол төсөв төртгийн 1 хувьтай тэнцэж байгаа. За дөрөв дэх асуудал бол энэ автозамын төвлөрдлийг үүсгэхэд нөлөөлж байгаа томоохон шалтгааны нэг бол энэ уулзууруудын нэвтрэх чадамжийн одоо асуудал байгаа. Тэгэхээр нэвтрэх чадамжийн одоо энэ харилцан адилгүй тэнцвэргүй байгаа асуудлуудыг зохицуулах үүднээс Улаанбаатар хотын одоо 30 байршил дээр дахин одоо тийм автозамын инженерчил хийхээр 30 тэрбум төгрөгийг бас төсөвлөж бид нар бас оруулж байгаа. Тэгэхээр энэ бол нийт одоо төсөв төртгийн 2 хувьтай тэнцэж байна. За 5 дугаарт ухаалаг тээврийн одоо системийг нэвтрүүлэх зам тээврийн хөдөлгөөний нэгдсэн системд оруулах зайлшгүй шаардлага байгаа. Хүний хүчин зүйлээс нөлөөлж байгаа буюу автозамын одоо байгууламж буюу замын хөдөлгөөний зорчих хөдөлгөөнийг одоо хүний оролцоотойгоор одоо бид нар шийдэх гэж өдөө хүртэл явж байгаа. Тийм учраас хүний оролцоо байна гэдэг бол аливаа төвчрөл үүсэх бас нэг хүндрэл үүсэх гол шалтгааны нэг гэж бас үзэж байгаа. Тийм учраас Улаанбаатар хотод бол бид нар ухаалаг удирдлагын одоо нэгдсэн системийн зохицуултыг хийх үүднээс RFID системийг цааш нь одоо бид нар үргэлжлүүлж хийхээр одоо бас энэ төсөлд бол оруулж ирж байгаа. Тийм учраас RFID одоо системийг оруулж ирснээр энэ дээр одоо бид нар цааш нь хэрэгжүүлснээр төвлөрлийн одоо хөдөлгөөнд автомашины хөдөлгөөнүүдийн одоо дугаарыг бүртгэх, цаашлаад одоо төлбөртэй зогсоолууд дээр холболтууд хийх. За мөн одоо юуны бөөлжүүд дотоод хэргийн яам дээр явж байгаа бас төслүүдтэй давхар уяхаар бас ярьсан. Эдгээр төслүүдтэй бас уягдаж энэ төсөл бол бас явна. Тийм учраас энэ төсөл дээр бид нар 43.2 тэрбум төгрөг буюу нийт одоо өртөхийн 3% гэж одоо тооцож бас оруулах ялцуулсан. За 5 дугаарт бол энэ яхаар байхгүй нийс Улаанбаатар хотод бол 2009 оноос хойш нийтийн тээврийн парк шинжилгээг бол дөрвтойхон шиг өөрчлөлт ерөөсөө огтоос хийгээгүй. Баяр дарганы засгийн газрын үед нэг 400 орчим автобус гэж ярьдаг парк шинжилт хийсэн. Түүнээс хойш ерөөсөө огтоос хийгээгүй. Улаанбаатар хотын нийт одоо нийтийн тээврийн парк шинжилтийн бараг 75% нь одоо стандарт хангахгүй шаардлагад нийцэхгүй гэдэг ийм одоо дүгнэлтэнд одоо хүрж байгаа. Тийм учраас нийс Улаанбаатар хотын нийтийн тээврийг орчин үеийн шийдэл бүхий за зорчигчдод одоо тийм ээлтэй шаардлагад нийцсэн дулаан аяг тухтай эрүүл аюулгүй байх нөхцөлийн үүднээс бас хангаж орчин үеийн шаардлагад нийцсэн 500 автобусыг одоо бас оруулж ирэх ийм одоо зохицуултыг хийж байгаа. Энэ бол 420 тэрбум төгрөгийн их үүршүүдээр бол бас хийгдэхгүй тусдаа явж байгаа ажил юм байна. За энэ бол төвчрлийг бууруулах бас нэг ажлын хүрээнд. За 7 дугаарт нь бол гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээвэр гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээвэр гэдэг нэр томьёолыг бол одоо анх удаа засгийн газрын хурлаанд оруулж байна. Энэ бол ер нь нэг 70 км цагийн хурдтайгаар хотуудын одоо хот тоторох нийтийн тээврийг одоо зохицуулах, за мөн хотууд дэлхийн хотууд ч гэсэн хотуудын хооронд явдсан юм. Японд ч гэсэн байдаг. Тэгэхээр одоо дундаж хурд нь бол нэг 60-аас 70 км цагийн хурдтай зорчих ийм одоо шинэ одоо нийтийн тээврийг бид нар бол оруулахаар одоо бэлдэж, за энэний ажилд бол одоо урьдчилгаа болгож 10% тэмцэх 130 тэрбум төгрөгийн их усүрийг бусад их усүрээс зохицуулахаар одоо манай мэргэжлийн улсууд бид бүхэн бол хамтдаа бас ярилцж байгаа. За энэ ажил бол бас 420 тэрбум төгрөгийн их усүрээр ороогүй байгаа. Нэмэлтээр хийгдэх ажлуудын жагсаалтанд ороо явж байгаа. Энэ дээр бас засгийн газрын зүгээс бодиттой дэмжлэг үзүүлж бас ажиллагаа өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд бол албан ёсоор засгийн газрын хурлаанд илэрхийлж хэлсэн. За Богдхан төмөр замын төсөлд бол 30 орчим тэрбум төгрөгийн их усүрийг бид нар одоо зайлшгүй газар чөлөөлөлтөнд тавьж ийж Богдхан төмөр замын одоо трасын ажил бол амжилттай явна гэж үзээд нийт 420 тэрбум төгрөгийн 2% тэнцэх одоо их усүрийг тавьсан байна. Тэгээ би энийг бол 2022 онд хийгдэх 420 тэрбум төгрөгийн их усүрүүдийг бас та бүхэнд хэлж байгаа шүү гэдгийг бас ялгаж ойлгоорой. За хамгийн сүүлд нь иргэдийн болон дугуйгаар одоо зорчих боломжийг бид нар цаашдаа нэмэгдүүлэх ёстой. Одоо надад бол мессежээр болон албан цагтлаар манай Улаанбаатар хотын иргэдийн дийлэнх нь явган замыг одоо яг стандарт нийцсэн аялахтай чөлөөтэй одоо алхах бололцоо боломжийг бүрдүүлсэн. Дээрэс нь дугуйн одоо замын шаардлага байгаа талаар маш их одоо загтлуудыг ирүүлж байгаа. Энэтэй уялдаад дээрх судалгаан дээр үндэслээд Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлэх бас ажлын гол одоо бас нэг үндсэн ажил бол энэ иргэдийн явган зам болон дугуйн замын зорчих хөдөлгөөний замыг нэмэгдүүлэх,
За мөн гол одоо зам болох туслах гол замууд туслах үүрэгтэй хороол дунд автозамыг хөгжүүлэх хүрээнд нийт 242.1 тэрбум төгрөгийн санхүүгийн их усүрийг одоо бид нар бол төсөвт одоо бас тавихаар оруулж ирж байгаа. Энэ бол нэлээд том жин дарж байгаа. Нийт төсөв бүртгэхийн 32%-ийг одоо бас эзэлж байгаа. За мэдээж энэ төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд оновчтой зохион байгуулахад зайлшгүй бид нар чадвартай мэрэгжлийн чадварлаг сайн боловсон хүчин хэрэгтэй. Тэгэхээр нэгжээр одоо нэгж байгуулах асуудал дээр бид нар бол нэг 4.8 тэрбум төгрөгийн их усүрийг тавьсан. Энэ бол мэрэгжлийн туршлагатай гадаад дотоод одоо боловсрол эзэмшсэн. За дээрэс нь ажлын бас туршлагатай ийм хүмүүсүүдээр одоо бас бид нар баг бүрдүүлж бас ажиллахаар бол одоо бэлдэж байгаа. За төвжирлийг бууруулах арга хэмжээндээр бол нэг дээрх эсэн асуудлыг бол өнөөдөр Монгол Улсын засгийн газрын зүгээс дэмжиж нийс Улаанбаатар хот бол одоо санхүү эдийн засгийн хувьд бол түүхэн одоо шийдвэрээ бол албан ёсоор бас гаргуулж авлаа гэж хэлж болно. Тийм учраас энэ Улаанбаатар хотын асуудал гэдэг бол зөвхөн хотын асуудал биш. Улаанбаатар хотын асуудал гэдэг бол улсын нүүр царай болсон улсын асуудал юм а гэдгийг одоо бас маш сайн дэмжиж байгаа. Би энэ засгийн газрын гишүүдтэй болон ерөнхий сайдтай чин сэтгэлээсээ бас нийт хотынхаа иргэдийн өмнөөс болон хувьсаа бас талархж байгаагаа илэрхийлж хэлхийг хүсэж байна. За юуны Улаанбаатар хотод түрүүн биний хэлсэн нөгөө тулгуурт гүүрэн байгууламж бүхий шинэ нийтийн тээврийн трасын асуудлыг засгийн газрын хурлаанд бид нар албан ёсоор бас танилцуулсан. За ер нь 3 үе шаттай хэрэгжих нийтийн тээврийн одоо шинэ хэрэглээг хоттой бас нэвтрүүлэхээр одоо зорж байгаа. За эхний үе шатд бол бид нэр 16 км 13 буудалтайгаар нийт одоо бараг 500 орчим мянган иргэд хамрахаар тооцож эхний одоо төслийг хэрэгжүүлэхээр сая танилцуулсан. За энэ ажлыг бол хавар 4 сарын дундаас одоо бид нар ажиллаа эхлүүлэхээр бол тооцож байгаа. Ягаад гэвэл техник эдийн засгийн үндэслэл буюу урьдчилсан одоо техник эдийн засгийн үндэслэл нь бол гүйцэтгэл нь бол нэг 85 орчим хувьтай явж байгаа. За үүн дээр үндэслээд бид нар 2 сар орчим цаатлын хугацаа гэхэд техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж гаргаад ер нь 4 сарын дундаас хойш 5 сарын ихээр энэ тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн одоо өргөмтлөгийн ажлуудаас давхар хийгдэнэ. Гол нь доошогоо бид нар нэг 30 метрийн гүнд за нийт бол одоо бараг 850 орчим эхний одоо тооцоолоор гарсан мэдээллийг би хэлье. 800 орчим одоо тийм багнуудын одоо өргөмтлөгийн ажлыг хийхээр бол одоо бас бэлтгэлээ бас хангаж ингэж одоо тооцоолж байгаа. За энэ бол ажил бол эхэлснээрээ бид нар 2024 онд багтааж ашиглалтанд оруулахаар эхний одоо трассыг бол одоо зорж оруулж байгаа. За хоёр дахь трасс дээр бол бид нар эхний трасс бол ер нь Нисхийн тойргоос яваад Сансрын тойрог буюу үндэсний цэцэрлэг түрээлэнгээр дамжаад Сансрын тойрог хүрэх эхний трасс орж байгаа. За хоёр дахь трасс бол Гэгентнээс яваад төв одоо замуудаар ороод хойшоогоо Зунжин буюу лагерийн одоо бүс рүү бас хүрэхээр очиж байгаа. Гурав дахь трасс нь бол Толгой дэд төвөөс яваад гэмтэл савгийн эмнэлэг буюу 3-4 хорооллын дундуур яваад за 32-ын тойрог ороод тэгээд шар хад дэд төвдөр очих гэсэн ийм 3 тараасыг 2022 оноос 2028 оны хооронд хэрэгжүүлэхээр бид нар одоо бэлдэж байгаа. Эхний тараасыг бид нар 24 онд ашиглалтанд оруулахаар одоо бэлдэж байна. За тэгээд өнөөдөр Монгол Улсын засгийн газрын зүгээс бас ийм түүхэн шийдвэрүүдийг гаргаж Улаанбаатар хотын хөгжил үнэтэй жинтэй хөв нэмэр оруулах асуудлыг бас шийдэж санхүүгийн их усүртэй бусад их усүрийг одоо бас олох боломж олцоотой бас олгож өгсөн ийм одоо сайхан түүхүүдэр боллоо гэж хотын засаг даргад бол одоо хэлж байна. Гол нь одоо яг энэ цаг хугацаанд дээр Монгол Улсын их хурлаас нийс Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих төр орог байгуулж төр орооны 26 гишүүнийхээ дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын хөгжлийн гол одоо хуулиудыг бид нар оруулж баталсан. Одоо цаашдаа бид нар газрын багц уул, хот суран газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, за дээрэс нь бид нар төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчит компани тухай хууль гэсэн гол хуулиудыг бас оруулахаар бас бэлдэж ажиллаж байгаа. Эдгээр хуулиуд багц болсноороо Улаанбаатар хотод хэрэгжих нийгмийн эдийн засгийн ажил амьдрал бол одоо бас үе шаттай шуурхаа одоо хэрэгжнэ гэж тооцож байгаа. Мөн Улаанбаатар хотын одоо 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг иргэдийн хурлын тэргүүцлийн хурлаараа оруулж одоо албан ёсоор дэмжүүлж гарсан, засаг даргын зөвлөлийн хурлаараа оруулсан. Одоо бид нар засгийн газрын хурлаанд бас оруулахаар одоо бэлдэж байгаа. За Монгол Улсын ерөнхий сайд бол хот төдийгийн ялгааг арилгаж одоо хот төдийгийн тэнцвэртэй байдлыг бий болгох одоо төвлөрлийг задлаж төвжирлийг бууруулах үндэсний хорвон дээр
Энэ асуудлыг хоттой холбоотой дээрх энэ 2040 онд хөгжүүлэх төлөвлөгөө хотын 4 стандартын цуг оруулж танилцуулгыг бас үүрэг болгосон байна. Тэгэхээр Улаанбаатар хот бол 2022 оны 1 сарын 1-ээс шинэ эрх зүйн зохицуулалтаар бидний тоглоомын дүрм буюу хотын дүрм стандарт шинэ зохицуулалтаар за мөн төсөв санхүү шинэ дэмжлэгтэйгээр бидний ажил амьдрал эхэлнэ гэж би хотын даргын хувьд үзэж харж тэрэндээ тааруулж ажлын төлөвлөгөөгөө бас боловсруулаад ингээд явж байгаа. За баярлалаа. За энэ дээр мэдээж би ч бах бид бүхэн бол мэдээж Улаанбаатар хотынхаа сая 500 мянган иргэдийн эрх ашигт нийцсэн ийм шийдвэрүүдийг бол цаашдаа бид нар бол гаргах ёстой гэж бодож байгаа. Ягаад гэвэл иргэдийн санд асуулга судалгаан дээр суурилж дараагийн манай хотын бас голлох ажлууд явах ёстой. За 2028 он гэж ирсэн буруу үрэлтэй машиныг. Тэгэхээр би болохоор юу гэж бодож байгаа гэхээр буруу үрэлтэй тээврийн хэрэгсэл буюу жолооны хүрдэн баруун талдаа гэсэн үг шүү дээ. Тээврийн хэрэгслийг бид нар бол ямар ч байсан судалгааны шатанд оруулж иргэдээ санал авах ажлыг бол бэлтгэлийн хангуулаад явж байгаа. Яг эцлээ шийдвэр бол огтоос гараагүй. Тийм учраас иргэдийн нийт Улаанбаатар хотын иргэдийн хичнээн хувь нь жишээ нь буруу үрэлтэй тээврийн хэрэгслийг хэдэн оноос хойш хотын тээврийн хөдөлгөөнд зорчуулахгүй байх асуудал нь бол бидний үндсэн барих бас бодлого. За мэдээж Улаанбаатар хотын төвжирлийн асуудал амаргүй байгаа. Жилд 70-80 мянган тээврийн хэрэгсэл төс нь нэмэгдэж байгаа. Манай Улаанбаатар хотод жилд 31 мянган иргэн бол шинээр механик буюу тийм хүн амын өсөлтөл явагдаж байгаа. Энэ нь харьцуулсан дүнгээр ингээ харахад бол ховд хотын хүн ам 31 мянга орчим байдаг. Тэгэхээр ховд хотын хүн ам л жил болгон Улаанбаатар хотод нэмэгдэж байна гэж та бүхэн бодох ёстой. Тэгэхээр жилд 70-80 мянган тээврийн хэрэгсэл за яг өөрсдийнхөө ердийн өсөлтөөр хүн амын өсөлт бол 40 орчим мянгаар өсөж байгаа. Тэгэхээр нийт бол 70 орчим мянган иргэд Улаанбаатар хотод бол ажил амьдралаа зохицуулах гэж ирж байгааг бид нар ямар ч байдлаар буруутгааргүй байхгүй. Зах зээл гэдэг нь өөрөө ийм л юм. Үндсэн хуулийн заасан суур эрхээ эдлэх нь аргагүй. Гэхдээ Улаанбаатар хотод энийг зохицуулахад Аз нь хэдүүлээ. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотын төсвийг Монгол Улсын засгийн газар дэмжүүлж бид нар 1.5 их 80 орчмоор бол төсвийн урсгал болон бусад орлого урсгал зардалтайгаа батлуулж байгаа. Энэ 1.5 орчим их 80 төгрөгийн төсөв гэдэг бол нийслэл Улаанбаатар хотын сая 539 мянган иргэндээ хүрэх үйлчлэгийг нэг бүрчлэн оруулж байгаа төсөв юм байна. Энэ дээрээс төсөвт ороогүй иргэд орж ирнэ гэдэг чинь тухайн дүүрэг хорон дээрээ ахаа зардал нэмэгдэж байгаа. Тэгэхээр та бидний амьдарч байгаа хороо нэгж хэсэг дээр дарах зардлыг иргэн шинэ дорж дочих зардал 2% гэж байна. Иргэн дорж дочих зардал бол 30-40% танагдж байгаа гэсэн ойлголтыг шууд бас авах ёстой. Тийм учраас бид энэ хүн амын өсөлтөөр за дээрэс нь энэ жилд 70-80 мянган тээврийн нэмэгдэж байгаа асуудлыг зохицуулах нь зүй ёсны асуудал. Гэхдээ иргэдээсээ бид нар асуулга авна. Иргэдийн дунд бид нар судалгаа бас явуулна. Тэгээд нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурлаар оруулаад дээрх асуудлыг дэмжих хэсэг нь ярилцж байгаа тэгээд шийднэ гэж бодож байна. Түүнээс бас яг буруу үрэлттэй тээврийн хэрэгслийг явуулахгүй гэдэг зүйл бол огтоос гараагүй байна. Нэг асуулт байна. Таны хувийн зэмжлэг үндэсний хөрөнгө оруулалтын банкнд засгийн газар 3 жил мөнгө авч чадахгүй нэг төсөв байгаа орны дараа тэгээд та мэдсэн ба. Үүнд бас таны өсвөрийн нөлөө байна гэдэг ярьсан. Та энэ дээр ямар тайлбарлах вэ? За би хариулъя. Би наадах чинь бүгдийг харж байгаа. Ер нь 2021 оны 7 сараас хойш зохион байгуулалтаар дайралтууд эхэлсэн. За одоо бол бүрэн цадгаа алдчих шиг байна. Одоо бүрж хүчтэй явж байгаа шиг байна. Тэгээ би ямар ч улс төрийн дайралтыг бол төвчнэ. Нэг өсөндөө бол өөрсдөө эхэлсэн улсууд тэгээд янз бүрийн байдлаар бас илүү дутуу зүйлүүд яриад байгаа. Өвн талаасаач тэр босод нам талаасаач тэр иргэн талаасаач тэр бас хариуцлага үрж байгаа хотын дарга талаасаач тэр энэ бол тийм зохимжтой зүйл өгтөөс биш. Би бол та бүхний адил бас санаа зовж байгаа. Ялангуяа энэ манай COVID-19 гараад эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болсон хүнд үед энэ арилжааны банкудаар дамж зээл авсан аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал ч гэсэн хүнд байна. Та бидний амьдрал бүгдөө л хүнд байна. Гэхдээ хөрөнгө оруулалтын банкны удирдлагуудад дараах нөхцөл байдал хүмүүсийн шаардлага хүргэснээр давхар бас шаардлага хөргүүлж байгаа. Ер нь бизнесийн байгууллага гэдэг бол төрийн байгууллагатай гэрээ эрх зүйн үүднээс тодорхой хүс хүрээлийг татахтаа хугацаатай болон хадгаламж харилцах хэлбэрээр татдаг нь энэ бол хууль эрх зүйн зохицуулалттай асуудал. Тийм учраас тэр гэрээ эрх зүй төлбөр тооцоогоо
эргэн төлөгдөх нөхцлөө одоо тодорхой хугацаанд график зөрчсөн байгаа бол түүн дээр анхаарад энэ асуудлыг богино хугацаанд та нар одоо зохицуулах ёстой гэдэг ийм одоо юу гэх саналыг бол одоо хөргүүлсэ хэлсэ. Тийм учраас энэ олон түмний санаа бодлыг одоо бас улс төр рүү ашиглах. Дээрээс нь энэ бүхэл бүтэн бизнесийн байгууллага буюу үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн эмзэгчтэй ер нь банкны салбар хамгийн эмзэг. Хэн нэгэн хүн буруу дуурахад үйлчлэгч нарын сэтгэл бас ихээхэн одоо тийм хард толбосуудаг учраас санаатаагаар зохион байгуулж байгаа улсууд байгаа. Тийм учраас энэ улсуудад одоо тэр төлбөр тооцоогийн төлөх дээрээс нь одоо энэ удацсан байгаа их усруудээр хариуцж байгаа одоо банкны удирдлагын менежментийн байгуул өөрсдөө одоо яриагаа өгөх төлбөрийн графикуудаа одоо бас тайлбарлаж хэлэх хэдийн өгч байгаа хэдийн их уср дутуу байгаа гэдэг ийм мэдээллүүдээ одоо энэ иргэд олондоо буюу хэвлэмжлэлийн байгууллагаар дамжуулж хүргэх ёстой байна. Тийм учраас энэ дээр одоо бас нэг улс төрийн олд хайсан ч юм уу улс төрийн хонжоо хайсан хэтэрхий их харлуулах гэсэн ийм дайралтыг одоо бас хийж байгаа би хотын даргын хувьд нийслэлийн намын яран даргын хувьд бол харамсаж байгаагаа бас илэрхийлж байна. Хоёрдугаард янз бүрийн дайралтын цохилтыг би авнаа. Угаасаа өшөөж дайрах баг. Тийм учраас би хизээч мохохгүй би тэгтээ хэлсэндээ. Ягаад гэвэл би сумын газар. Би хэлсэндээ байж энэ төлбөр мөнгөтэй холбоотой асуудлуудыг төрийн одоо болон бусад одоо төрийн эмчт үйлдвэрийн газрууд за нийгмийн даатгалын сан мантай холбоотой асуудлуудын төлбөрийг богино хугацаанд барагдуул гэдэг үүрэг даалгаврыг өгсөн байна. Тийм учраас энэ нөхдүүд өөрсдөө одоо хариуцуулж байгаа улсууд дээрээс нь төв банкны хяналтанд ор үйл ажиллагаа явуулж байгаа мэрэгжлийн баг нь өөрсдөө удирдах байгаа. За би 2013 онд хөрөнгө оруулалтын банкны төлөөлөл удирдах зөвлөлийн дарга гэдэг ажил орон тушаалаа өгөөд одоо 8 жил гаруй 10 жил бол бараг болох гэж байна. Тийм учраас энэ ажиллаж байгаа залуучууд ч гэсэн одоо мэрэгжлийн ур чадвараа дээшлүүлдэг. Банк гэдэг бол өөрөө харилцааны соёлыг заадаг учраас харилцааны соёлтойгоор бас дээрээс нь бизнесийн одоо тийм соёл зааж бас харилцаагаа сайжруулж яваа л гэдэг ийм одоо зүйлийг хэлж байгаа, ярьж байгаа. Тэгэхээр та бүхний адил би бас санаа зовж байгаа зүйл байна. Гэхдээ надад хэлсэн өдрийн мэдээгээр бол ойрын хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалтай холбоотой, эрдэнэс тавталгаа болон эрдэнэ төлбөртэй холбоотой төлбөрүүдийг үе шаттайгаар хийж одоо дуусгана. За хамгийн цаатлын хугацаанд бараг ондоо дуусчих хаа гэж надад хэлсэн. Тэгэхээр би тэр улсуудыг болохоор төлөвлөгөөтэй, судалгаатай энэ банкны шинэ хуультай уялдуулж шинэ хөрөнгө оруулагч нартайгаа хөрөнгө оруулалтын асуудлыг ярьсан болов уу гэж ойлгож байгаа шүү дээ. Тийм учраас энд бол нууж хагаад ах зүйл огтоос байхгүй. Энд бас айж имээгээд ах зүйл огтоос байхгүй. Энд бол одоо тийм луурчин юм уу, эсвэл одоо залилан юм уу, эсвэл одоо ингээд нэг одоо юу гэдэг юм одоо залилан чим шиг ийм байдлаар бол одоо зогсоог бол хизээж хүсэхгүй. Тийм учраас би бол нэр төрөл эрхэн гэж ойлгодог. Би бол өөрийгөө юу ч хэлэх гэж байгаа гэхээр би бол сумын газар. Тийм учраас би хэлсэндээ байж чадна гэж бодож байна. За баярлалаа.